Hi guys. За өнөөдөр ямар бичлэг хийлээ? Хол. Яа бас юу? Хол мантон бод. Амар сүртэй дээ. Ханахтай мантон бодсон. Бэмлэгтэй, бислэгтэй гэх. Яслагтай зраад. Талын Монголын будаатай борцтой шүү. За зраад. Хаж. Одоо хоолой болгоо хүрээд ирээ. Эргээд уулзгаа түр баяртай. Хай. Юу хай? 3, 2, 1, fight! Тэг. Тэгвэл тэ. Амар гоё. Гоё нөө зам. Надад л дэжгүй. Соус нь багахан зэргийн арай тостой юм шиг надад санагдчихэв. Гэтэ бол идэхэд бол зүгээр дэжгүй. Миний хувьд бол яг гоё таарсан санагдлаа. Та. Чин хэд оног 10-аас 10-аас 9. 9.5. Надад амар таалагдсан. амар таалагчаа 9.5 өгч байгаа маа. Ямар айхтар хөвгт вэ. За би бол энд 10-аас 8.5 өгч байна. Энд аваад Яа. Надад бол гэвчтэй хийж явах хэрэгтэй зүг. Дээр бол би 10-аас 8.5, дөлгөөнөө 9.5. Амар цаасан байна. Нэг чери намтай чинь хувь. Адил гэж юу гэсэн үг вэ? Жимсэн нь бол амтгдан тэгээ сул амттай юм байна. 8. Би бас ундаан дээр 10-аас 7 өгчээ. Талын Монголын бор будаатай шүл байна. Бор будаа бусад будаанаас илүү амин гинтэйдэг гэсэн. Гоё юм энэ нөгөө гадаадд байдаг монголчууд ч юм уу эсвэл хаяа нэг ядарсан үедээ бэлэн гомоо авч ичжснаас гоё юм байна. Тэгээ будаа ч үе болохоор Барцуул. Гэтэ нэрээ энд нөгөө нэг уг нь 1.4 литр усанд найруулах байсан байхгүй юу? Бүтээр болохоор нэг 0.8 литр хавцаа усанд найруулсан. Тэгэхээр яг зааврын дагуу хийвэл арай шингэн болж магадгүй. Бага усанд хийгээрэй. Бид зөвлөж байна. Тийм амар мэдрэг юм болов. Надад ихтэй бага зэргийн жохон давс илүүцсэн юм шиг санагдлаа. Энэ яг давсан нь бол жоохон бага ус идэм болохоор хэцэн юм шиг байж магадгүй. Бас магадгүй тий. 10-аас 9 оноо өгч байна. Яг гэвэл яг ядарсан үед идэхэд бол амар гоё юм байна. Би оноо өгөөштэй. 9.1. 0.1-ээр илүү байгаа. Ямарт надаас төрүүлж алхна. За энэ болохоор жиуг байна. Яг марцсан. Хойлоо будаагчаасан шүү дээ. Тийш дээ. That's cool.
Гэтэ жоохон халуун ногоотой байна. Тийм ээ. Ер нь бол махан дайжгүй. Гэхдээ халуун ногоо нь арай их юм уу? Эсвэл битээр халуун ногоо идэж чадах байх зөө. Гэтэ гоё юм аа. Халуун ногоотой биш тооцвол. Яна шүлэн асарсан. Тэгээд юу тэд оноо. Жоохон халуун ногоотойсэн болохоор би бол нэг 8.7 молоо. Би бас 8 оноо чинь тэгээд өнөөдөр ер нь битэрийн цуглуулсан юмнууд азар бүгдээрээ ам цайтай таарсан юм байна. Тэ? Түүнээс битэр яг худлаа бол хэлээгүй заяа. За одоо миний фейлдэлт явах чинь бислэгтэй бөмбөлгөн дахиад нэмэх авахгүй юу? Би одоо амсч үзье. Яаж фейлдсэн бэ гэхээр Гэтэ зөвхөн ёроолын төлсөн гайгуудаа. Амар их тийм хомлоо юм шиг тэгээд тал нь гоё. Ингээд тэгээ нөгөө тал нь болохоор ингээд жоохон хоёр юм байна. Нэг хоёр. За нэг хазаа зэ. Миний камер сайн юм шүү дээ. Энэ ихтэй надад нэг тийм дахианы мах бараг байхгүй гэх юм уу? Эсвэл дахианы маханд нь гурил хорилцсон юм шиг тийм амар нэлцэнхай санагдлаа. Тэгээд сэртэй штэ. Сэр нь бас гоё тэгээд ингээд салж идмээр штэ. Яг сэрний амт бас нэг гоё санагдахгүй наа. Эсвэл би түлхэнхий талаас нь нийцэн гэж юм доо. Энэ бол уулс надад таалагдсангүй. Яг ингээд дахианы мах нь амар бага байхгүй юу? Тэгээ гол нь бяцлал свэр ах шиг байгаа юм. Тэгсэн гинэ амар мах нэлцэнхай. Яг гурил шиг байна. Тийм болохоор би бол энд нэг 10-аас 5 нууг би нэг бол дахиж авч идэхгүй. Өөрөө фейлдснээ юу? Үгүй төвлөдсөн нь хамаагүй байхгүй юу? Яг тийм төвлөдснээс дээгүүрх нь амсаад төлөлтэй дахин амсаад. Тийм гоё санагдаагүй тэгэхээр нэг 6. Энэ ихтэй эхлээд пэчинг юм уу дуковнд хоёр талаас нь халаас нь дуковнд хоёр талаас нь шардын байлж шүү. Нэг юм байна. Би бас фейлсэн. Гэтэ гавь. Харин ахлах тоогоочоор би ажиллах хэрэгтэй. За зүгээр л идцгээе. Тэгээ доторх нь ямар байхыг харцгаая. Энэ тэрэг бодолтой энэ тэрэн тий. Энэ спагеттиг бодвол энэ Монгол юу нэрэ дээр юм байна. Үеиг арай идэвчтэй. Арай жоохон мах шиг санагдаж байна. Гэхдээ л нэг жоохон тийм надад гурил холцсон юм шиг тийм ямар нэлсэнхай мэдрэмж өгöd байна. Энэ дотроо бяцлагтай юм уу да? Тийм биш. Яа голдоо бяцлагтай. Энэ ихтэй сэр нь хөрхөөрөө ингээд сан зарцуу болчтой юм байна уусаа. Уусаа тэгэл байх л та тийм. За би энд нэг 10-аас 6 нөөе. Тий. Билет Бодож штэ. Үлээч чи. 7.2. надад гой санагдахгүй байна. За тэгээд миний эндээс санал болгох хоол гэвэл олон доогийн хоолтой чөлөө тэрний энэ мандуутай гахамах хоолтой юм байна. Тэгээд талын Монголын борцтой будаатай шүл жоохон ядаргаа тайлах маягийн юм байна. За тэгээд жиюг бас тайчгүй байсан. Жоохон халуун ногоотой гэж тооцвол.
За одоо би үнийг нь харуулъя заяа. BSB-ээс авсан үн. За GU амталсан мах 600 грамтай нь 13490 гэж байна. Өндөө бол боломжтой. Будаатай шүл талын Монголынх 6490. Мантуутай хамах 24690. За тэгээд энэ хоёр уус ундаа болохоор 1790. Зираад бислэгтэй энэ 10190 биш. Энэ юм байна. 10190 гэж байна. Гэтэ 5 ширхэг байсан байхгүй юу? Үгүй яг үгүй тэгээд болох л. Тэгээд бөмбөлөг дахиад Славагийнх 400 грамтай 11000 гэжсэн. Тэгэхээр энэ хоёрын үнийг харьцуулахаар энэ 1400-оор илүү байхгүй юу? Тэгсэн хэрнээ энэ яг ингээд ямар ч идэвшгүй юм байна. Айгу онцгүй. Бараг нөгөөтгөн дээр юм байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.